Зангийн академи Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Хөрөнгөний зохицол гэдэг зүйл бол ер нь манай эртний өмнөх 1300-аад оны үеэс ахуулаад одоо эртний грек, Ромд бол хүмүүс компанид тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийгээд үүнээс үр ашиг хүртдэг тогтолцоо бол байсан. За энэ нь бол цаашаа төгөлдөрчөөд манай эртний 1100, 200 оны үед бол компаниуд бол нээлттэй хаалттай хэлбэрээр хөрөнгө санхүүжилт атгах үйл ажиллагаанууд бол нэлээд илбэг байсан байдаг. За цөөхөн болно гэдэг чинь хөрөнгө чадваргүй тэр хүмүүс хуцаага зарахгүй борлуулахгүй. Тэгэхээр зах зээл дээр ирэлт байдаг. Тэгэхээр энэ үед бол ханш огцон өсөх ийм магадлал өндөртэй болж байна. Тэр компани хувьцааны оролцогчийн цөөн байх тусмаа нийлүүлэлт нь бага. За энэ дээр бол их хөрөнгө оруулагч нар бол баг дүнгээр ороод ханш өсөлтөн дээрс бол ашиг хийх юм одоо ажиглагддаг. Хамгийн түрүүнд хуримтлалыг өөртөө бий болгох нь шүү дээ, авах нь шүү дээ. Ингээд хуримтлаа хийсний дараа хуримтлаа хийгээд дараа нь үлдэж байгаагээ таны зардал гаргах хэрэгтэй. Биднээс энийг эсрэгээр нэгээд ирсэн байна. Өөрөөр хэлбэл орлого олж ирлээ, цалин буулаа, тэгэнгүүт яг хамгийн түрүүнд зардлаа төлөөд идэг. Яг энэ механизмаараа ингэ яваад эхэлчихээр юу болдог вэ гэхээр за өнөөдөр жишээлх юм бол 100 мянган төгрөгтэй байлаа чинь инфляц 10% тай байх юм бол таны мөнгөний өгөөж 10%-аар буурах энэс хамгаалаад та энийг түүнээс дээш өгөөжтөө санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх нь бидний хөрөнгө оруулалтын зорилго оршно. Зангийн академи Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя.